Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимаас санаачлан Chamber podcast-ыг та бүхэндээ өргөм барьж байна. За Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмрээ оруулсан аж ахуй нэгжүүд маань худалдаа ажилтнуудын танхимаас зохион байгуулдаг Entrepreneur гэдэг шалгаруулалтад өрсөлддөг. Тэгээд 1997 оноос хойш энэхүү Entrepreneur арга хэмжээ өнөөдрийг хүртэл тасралтгүй 28 жилийн турш зохион байгуулагдаж байна. За аж ахуй нэгжүүд маань тодорхой тухайн жил зарлагдсан номинацууд дээр өрсөлдөж шилдэгээ шалгаруулдаг. За өнгөрсөн жил бол 28 дахь удаага бид бүхэн энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. За өнөөдрийн подкастын маань зочноор өнгөрсөн жил шилдэг инновац нэвтрүүлэгч номинацид шалгарсан Teso Foods компани захирал Төвшин Жаргал оролцоод байна. Тэгээд танд бидний урилгыг хүлээж авч өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөн танд талархлаа илэрхийлье. За, юун дөрөнд манай компани болон манай хамт олонны үйл ажиллагааг үнэлж хүндэтгэж дүгнж энэ хүү шагналыг гардуулсан худалдаа ажилтнуудын танхимын хамт олондоо болон магнаа захиралтай маш их баярлалаа. Тэгээд энэ урилгыг бас биднэрт анх дугаарынх нь ингээд зочин болж байгаад бол бас туйлын их бэлгшээж байна. Тэгээд урьсанд маш их баярлалаа. За тэгэхээр манай Teso гэдэг хүн болгон мэдж байгаа. Teso компани маань хизээ анх байгуулагдав. За Teso компани ямар бүтээгдэхүүнүүдийг монголчуудад барьж байна. За Teso компани маань өнөөдөр Монголын зах зээл дээр ямар үнцнийг бий болгоод явж байгаа вэ? Энэ талаараа та танилцуулаач. Юун түрүүнд яг манай Teso компани маань 1996 онд яг үндсэн анхны бизнесийн үйл ажиллагаа эхэлжсэн байдгийн байл. Яг цаасан дээр ингээд манай хамгийн анхны компани бол Ice Mark гэдэг компани байдаг. Ер нь бол манай Teso-гийн үндсэн бизнес болохоор цэвэр яг хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлээд за түүгээрээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буюу зармигны үйлдвэрлэл худалдаагаар хамгийн анхны бизнес эхэлсэн. За тэгээ ер нь бол 2006-7 он хүртэл ерөнхийдөө ийм хүнсэн дээрээ төвлөрсөн худалдаа, логистик чиглэлийн бизнесүүд дээр явж байгаад 2007-8 оноос эхлээд бас ажилчдын орон сууц барих гэдэг шаардлагаар барилгын бизнес рүүс ороод за тэгээд түүнээс хойш ингээд үйл ажиллагаа нь тасралтгүй маш хурдцтайгаар геометри прогрессор өсөд өнөөдрийн байдлаар 30 гаруй охин компани за 2500 гаруй ажилтнтай ийм групп компани болсон байгаад. За тэгээд өнөөдөр бид нар үйл ажиллагаагаа болохоор ерөнхийдөө Teso Foods буюу хүнсний үйлдвэрлэл худалдаа, хүнсний чиглэлийн бизнес, Teso Properties буюу барилгын чиглэлийн бизнес, за Teso Investment буюу хөрөнгө оруулалт технологийн чиглэлийн бизнес, за Teso Industrial Park буюу барилгын материал үйлдвэрлэл гэдэг энэ дөрвөн чиглэлд энэ 30 гаруй охин компани хуваагаад нэг тийм кластер үүсгээд явдаг. За би болохоор өөрөө яг Teso Foods гэдэг компанийн удирдаад явж байгаа. Компанидаа ажилд ороод 6 жил болж байна. Тэгэхээр ер нь Teso гэж та сая ярианд дурдлаа. Ер нь хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр анх гараагаа эхэлж ирсэн. За бас би өмнө нь Teso компани дээр бас танилцах аяллаар очиж ирсэн. Тэгэхэд Teso компани та бидний сайн мэдхээр бамбар гэж зарим гэдэг тийм. Бамбар гэж зарим гэж хэсүүлээд анх зарим Монгол улсын зах зээл дээр гаргаад эхэлж ирсэн ийм төвхтэй. Тэгэхээр бол өнөөдрийн байдлаар Teso компани Teso Foods компани үндсэн бүтээгдэхүүн монголчуудаа барьж байгаа бүтээгдэхүүнүүд маань ямар байна? Бидний мэдхээр бол Venus гэдэг юм уу? За Milko-гийн бүтээгдэхүүнүүд байгаа. Зөв гэдэг арцны ундаа тэгээ үрэл гэдэг бид бүхний өдөр тутмын хэрэглээнд орсон ийм сайхан бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр Teso компани маань өнөөдрийн байдлаар хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр нийлүүлж байна. За тэгээд Монголын зах зээл дээр бүтээгдэхүүнүүдэд гаргахад ямар сорилтуудтай тулгарч байна, ямар бэрхшээлүүд байгаад байна, бас ямар ололт амжилтууд бас таах нь байгаа гэж харж байгаа бол. Манай сая хэлж байгаас бизнесмен өөрөө хүнсний бизнесээс ихтэй. Тэгээ ер нь бол хүнсний бизнес болоод манай нэг юм амин сүнс шиг ингээ байж идэг. Маш чухал хэсэг маань. Яг бид нар нэг зах зээл дээр 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг ер нь бол үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж байгаа. За энийгээ ер нь Монголын зах зээл болон за одоогийн байдлаар бүгд 8 дахь хятад улс, Казахстан, Кыргызстан гэдэг улсуудад бол албан ёсоор экспортлж байна. За мөн Солонгос улс руу. За тэгээд албан бусаар бол ерөнхийдөө маш их улсууд руу ер нь явдаг. Манайхаас аваад өөрсдөө гайлын бүрдүүлэлт зүйлүүдийг хийгээд аваа явдаг, Америк явдаг, Турк явдаг. Юунууд бас байна. Бизнес эрхлэгчид. За мөн нэмэлтээр Япон руу бас манай бүтээгдэхүүнүүд бол албан ёсоор бас гараа явж байгаа. Ерөн зүгээр яг бидний хувьд ингээд хүнсний бизнес дээр нэг Монголын
бүтээгдэхүүнүүд ингээ хөгжүүлэх энэ олон төрлийн бүтээгдэхүүнүүд ингээ харахад түрүүн хэлж байгаа чинь одоо бамбар гэж зармаг байгаа. Хамгийн 1997 онд үлээ анх гарсан байдаг юм байл. Тэгээ одоо энэ бүтээгдэхүүн маань гарсан цагаас хойш ингээ заримны зах зээл ихэнх үед бол яг манай монголч нөө заримны зах зээлийн бараг 99% нь юм уу? Орос заримаг. Угсаал Оростой л одоо худалдаа 8 гэдэг зүйл байдаг байсан үе болохоор тэгээд Орос заримаг байж байгаад ер нь Монголын заримны үйлдвэрлэл гэдэг зүйл өөрөө чадах учаад хөгжиж яваад өнөөдрийн байдлаар бол одоо манай Орос заримны Монголын одоо заримны зах зээлд Орос заримны эзэлж байгаа хэмжээ ч юм уу импортын хэмжээг бол нэг юм 80% буюу 80% нь бол дотоодын үйлдвэрлэл болсон. За тэр дотоодын үйлдвэрлэлтэй манай заримны компани бол одоо дийлэнх зах зээлийн хувь хэмжээг эзлээд явж байгаа. Мөн заримгаа бүгд амьдрахад ард улс руу аль биесээр экспортлж байгаа. Тэгээ нэг сонирхолтой юм гэвэл одоо манай бамбар заримг гэдэг одоо арстай заримг гэдэг хүн болон мэддэг байна. Гарсан цагаасаа за нэг ихний хэдэн жил ясны мэдгүй ер нь нэг 2000 оны ихээс эхлээд заримны зах зээлийн тэргүүлэгч болсон. Одоо яг нэг брэндээр одоо болтол тэр зах зээлийнхэн тэргүүлэгч одоо ингээд энэ хүндэд нэг тоо хэлэх Монголын заримны зах зээлийн бараг 30%-ийг ганцхан тэр зарим гэдэг. Анх гарсан цагаас бол нэг өнөр амт олонтаа шигдсэн амт те хэрэглэгчдэд ингээд танил болсон ийм бүтээгдэхүүн байгаад байгаа. Одоо яг та хэлж байна. Одоо нэг үе бол дандаа Оросын заримг гээл те Ангари гэдэг үйлдвэрийн заримг л монголчууд иддэг нэг хэсэг байлаа. Тэгээд ер нь яг энэ заримгны зах зээл дээр бол Монголын одоо дотоод яаж их нэгжүүд ялтчихгүй. Одоо өнөөдөр бол экспорт импортынхаа харьцааг аваад үзэх юм бол баг байраас өлсөн гэж хэлж үзэж болохоор. Тэгээ яг энэ өнөөдрийн байдлаар бол одоо маш олон төрлийн заримгнууд байна. Дотроо одоо жишээлбэл одоо яг одоо Европын ч юм уу Оросын нэг мундаг заримгнуудтай бол одоо яг ялгагдахааргүй чанартай, амттай, өнгө үзэмжтэй, савлгаатай ийм одоо зах зээл дээр одоо манай дотоодын зах зээлийнхэн төрөөд ороод ирлээ. Тэгэхээр одоо 400 гаруй төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүн гэдэг ингээд хийж байна. Тэгээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр мэдээж одоо онцгой анхаардаг баг. Хэрэглэгчийн судалгаа гэдээ байгаа. Тэгээ ер нь монгол хүний одоо амтлах мэдрэх хүч гэдэг юм уу? Энийг одоо та бүхэн маань яаж харж бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийдгийг. За дээрээс нь одоо үйлдвэрлэлийн одоо процесстой ямар одоо нав хавж байд юм уу? Шинэ технологи, инновацийг нэвтрүүлж байна. Миний мэдж байгаагаар манай Tesso болоо Tessoгийн одоо охин компаниуд энэ нөгөө патент, барааны тэмдэг, за тэгээд стандарт, за ISO ч гэдэг юм уу? Энэ зүйлүүд дээр маш их анхаарал хандуулдаг юм шиг надад санагддаг. За яг энэ дээр бас нөгөө одоо нийт үзэгчтэй болон тагныхаа хамт олонд манай захирал бас жоох мэдээлэлтэй байгаа. Өмнө нь нэг тайлбарлажсэн. Манай хүнсний бизнес сая ингээд нөгөө үйлдвэрүүд маань Tesso Foods Park гэдэг энэ одоо хотын төв рүү арай ойрхон одоо нэг 13 га газар дээр шинэ үйлдвэрийн юм цогц бүс байгуулад үйлдвэрээ ер нь наашаа нүүлгсэн байгаа шинэ үйлдвэрүүд байгуулад за тэгээд түрүүн хэлж байгаачлан яг манай үйлдвэрийн одоо ингээд бүтээгдэхүүний чанар стандартын түвшин бол бид нэр дэлхийн хамгийн л одоо чанартай өндөр чадамжтай өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжүүдийг нэгдүгürt ашигладаг мөн тэр тийм түвшний одоо түүх хийдүүдийг одоо Европоос одоо Өмнөд Америкаас ч юм уу тий за мөн мэдээж одоо энэ Азиас гих мэтлэнгээр аваад за тэгээ мөн одоо дэлхийн хамгийн сайн мэрэгчлэтнүүдтэй ер нь хамтраад бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлээд явцсан болохоор ер нь одоо ингээд бас нэг хамгийн том шалгуур нь юу вэ гэхээр нэгдүгээрт мэдээж зах зээл бол манай хамгийн том шалгуур болчихж байна. Одоо сонголтын дээр бид нэгт ирэмлэгдэж чадчихна гэдэг бол нэгдүгээрт угаасаа л бид нар угаасаа дэлхийдээ өрсөлдөх хэмжээний дэлхийн бүтээгдэхүүнүүд өрсөлдөх хэмжээний чанарт бол ирсэн. Нөгөө талаасаа бас нэг маш том шалгуур юу гэхээр экспорт буюу бид нар Монголд үйлдвэрснийхаа төлөө мэдээж өртөг болон логистикийн зохион байгуулалтыг хамаагүй чадвар одоо ойроос хийж болж байгаа ч гэсэн экспортод гарна гэдэг бол тэнд ч очихын тулд одоо манай бараа бүтээгдэхүүний юм энд зарагддгаасаа даруй л одоо 3-4 дахин чихгүй баг үнэтэй зарагдчихиж бид нэр тэнд өрсөлдөнө. Одоо өөрөөр бол тэнд бизнес хийж байгаа хүмүүс тэндээс ашиг олно. Тийм ашигыг хийгээд тэнд одоо манай барааг худалдаж аваад хэрэглээд явах тийм зах зээл болон хэрэглэгчийн сонголтод байна гэдэг бол ерөөсөө хамгийн том шалгуур юм болов уу гэж бас бид нар бодоод байна. Түрүүн хэлж байгаслан бас нөгөө манай дээр түрүүн манай шинэ үйлдвэр маань одоо ингээ орохдоо бид нар хуучин байсан үйлдвэрлэлээсээ даруй ингээд 20%, 30% өөр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх төрөлжилтийг бол нэмэгдүүлсэн. Хоёрдугаар үндсэн үйлдвэрлэлийн хүчин чадлуудыг бол ерөнхийдөө 2-4 дахин өсгсөн байдаг. За тэгээд манай одоо Монголын зах зээл маань одоо Монголын бүхэл бизнес эрхлэгчид мэдхүүлгүй тийм том зах зээл бол биш. Одоо жишээ нь заримны гээл бодоход эсвэл одоо манай шинэ үндэсний үйлдвэр гээл бодоход
жилдээ бид нэр заримгаар тооцоход нэг 500 сая шиг зарим үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ энэ 500 саяг одоо Монголд зарна гэж бараг л хэцүүлт одоо хүн болгон 200 шиг зарим гэдэг үйл юм бол тий. Одоо баг нялхсаасаа эхлээд. Тэгэхээр бидний зорилт өөрөө ер нь анханасаа хаашаа вэ гэхээр экспорт л гэж ер нь төлөвлөсөн. За Монгол улс бол одоо хүнсний экспорт, хүнсний үйлдвэрлэл гэдэг чиглэлийн бизнес бол одоо хөгжих ёстой. За хөгжих цорын ганц гаргалгаа, за ер нь хамгийн том боломж нь экспорт юм байна. За эсвэргээрээ бас нэг том давуу тал нь бид нэр өөрсдөө том зах зээлүүдийн голд оршдог болохоор энэ байдлуудаа бас давуу байдал болгоо ашиглаж чадах юм бол боломжгүй зүйл алгаа гэдэг. За тэгэн дээр нэг сонирхуулаад тоо мэдээ хэлэх юм бол манай Milko компани жишээ нь 2025 онд Монголоос нийт экспортлогдсон сүүн бүтээгдэхүүний 84% дангаар экспортлсон бэл. Тэгэхээр ингээл нөгөө бид нар бол зорилгодоо тодорхой хэмжээнд шатараатаагаар хүрч яваа. Гэхдээ мэдээж Монголын зах зээлч өөрөө уулуурхаагаас хамааралтай болохоор хувь хэмжээ харьцуулах юм бол мэдээж одоогондоо харьцуулшгүй тоол. Гэхдээ энийг бас нэг юм стратегийн томоохон салбар болтол нь бид нэр экспортлно л гэж ерөн зорддог. А тэгээд тэр зорилгыг хангахад бид нар одоо ингээ яагаад түрүүн хэлж байгаа нөгөө ISO олон улсын стандартуудыг ингээд хамгийн ихээр одоо манай Milko Ice Market 2 үйлдвэр жишээ ISO 5 ийм олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлсэн. Хасаа одоо халаал юу гэдгийг бүх зүйлүүд ингээд нэвтрүүлсэн байж идэг. Плеймит тэнгүүд энэний зорилго нь угаасаа л бас л бид нар юу нэг экспортын зорилгот. Экспорт гэдэг зүйл дээр очихын тулд бид нар тухайн улсын хэрэглэгч болон тухайн улсын одоо юу байгууллага, хянах шалгах одоо төрийн байгууллагууд тий хүлээн зөвшөөрдөг зүйлүүд нь угаасаа л олон улсын юм дэлхийн стандарт гэдэг зүйлүүд байдаг. Тэгээд тэрний төлөө бид нар ингээд бүх зүйлүүдээ хийцэн. Гэхдээ мэдээж манай үйлдвэрлэл бол экспортын стандарттай учраас одоо экспорттой өөр стандартаар, дотоодтой өөр стандартаар гэж байхгүй. Экспортын стандартаар, дэлхийн стандартаар бүх хэрэглэгчтэй бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд хүргээд явж байгаа. За энэ дээр бас яг түрүүн бас нөгөө магнит захирлын асуултан дээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновац гэдэг зүйлийн талаар бас манай дээр бид нэр ингээд бусад компаниудын жишээ одоо юу гэдгийг нөгөө тоо хүн нийт одоо ажилтнуудынхаа хэдэн хувь нь яг юм инновац бизнес хөгжүүл чиглэл рүү одоо байгаад байна гэдэг зүйлийг харьцуулаад харахаар миний зүгээр хувийн дүгнэлт дээр бол манай компани бизнес хөгжил инновац бүтээгдэхүүн хөгжүүл чиглэлтэй хамгийн олон хүн ажилуулдаг хамгийн өндөр зардлыг гаргаж чаддаг компани болов гэж зүгээр боддог. Ягаад тэгэхээр одоо ингээд за 2500 ажилтны 1500 орчим нь бол манай хүнсний бизнес дээр ажилладаг. Яг үйлдвэрлэлийн бизнес учраас энэ дээр бараг л манай бизнес хөгжил бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн маань нийт хамт олныг нэмээд харахаар 120-150 одоо бараг л юм 8-аас 10% ингээд хөгжлийн зорилготой нэгжүүд ажиллаж идэг. Тэгээд тийм чиглэлийн одоо хөрөнгө оруулалт зүйлүүдээс бид нар бас ингээд үйлдвэрийн тодорхой хэсэгт нь зөвхөн манайд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилтын үйлдвэр гэдэг үйлдвэр жишээ нь байж идэг. Зарим жижиг компанийн хувьд бол тэр бол хангалттай бүтэн бизнесийн аваад явах үйлдвэр. Тэнгүүд нөгөө ийм зүйлийг бид нэр ирээдүгээ харж өрнө. Нөгөө ирээдүйдээ маш их хөрөнгө оруулалт хийдэг байгаад. За тэгээд тэрнтэй холбоотой ер нь бас манай бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд нэлээд бас олон төрлийн төрөлжж чинь бизнесүүд маань ч бас аваад нэлээд төрөлжж чинь экспортын зах зээлүүдээ ч одоо дэжгүй сайн тэлж чинь. Миний гарч байгаа худалдаа ажилтны танхимаас ч нэг олон улсын үзэсгэлэнгүүдээр дамжуулаад бас дотоодынхаа одоо үйлдвэрлэгчдийн гадны зах зээл дээр гаргахад дэмжлэг болох гол олон төрлийн одоо үзэсгэлэн худалдаанууд явдаг. Тэгээд Teso Foods-ийнхаа одоо бүтээгдэхүүнүүдийг бас хамтраад Teso компанийнхантай хамтраад бас хятадын зах зээл дээр гаргах гээд бас явж байхад нь бас би бас хамт явж таарж ирсэн. Тэгээд үнэхээр одоо хятадын зах зээл дээр бол одоо ингээд хятадын зах зээл гэхээсээ илүүтэйгээ бид нэр хамгийн сайн ойлгодог, хамгийн ойрхон байгаа одоо өөр Монголын зах зээл гэж яриад үзэхэд бол тэнцээ бол маш өргөн зах зээл байгаа. Энд уламжлалт одоо нөгөө мал аж ахуй дээр суурилсан. За тэрнээс гарч байгаа түүхий дээр манай Teso-гийнхан маань одоо энэ зарим их сүнс бүтээгдэхүүнүүдийг хийж байна. Тэгэхээр илүү одоо юу гэдэг биднийг ойлгодог энэ зах зээл маань урд төрш дээр маань байж байна. Гэтэл бол одоо бусад зах зээл дээр та сая дурдлаа Японы ч гэдэг юм уу, Европын зах зээл рүү гаргахаар нөгөө амтны хувьд ч гэдэг юм уу, амтлах мэдрэхүүний хувьд бол Teso өөр байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас нэлээд судалгаа хөгжил одоо тухайн зах зээл дээр судалгаануудыг бас нэлээд сайн хийдэг баг. Манай одоо Монгол улсын хувьд гэх юм бол зарим стандартууд бол бас байхгүй тий. Одоо жишээлбэл бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой сүнс бүтээгдэхүүн хийх стандартууд бол байхгүй. Одоо ингийн сүүн дээр жишээлбэл би бас стад дээр ярилцж байхдаас олж мэджилээс ингийн сүүн дээр одоо яг Монгол стандартыг ингээд гаргая гэхээр тэнд байхгүй. Тэгээд Монгол эрдэмтдтэйгээ тэгээ стандартынхаа улсуудтай хамтраад бас яг энэ
шинээр стандартуудыг бас бий болгоход бас дайд манаас онцгой анхаарч одоо амжилт гаргаж ажилласан байдаг. Тэгэхээр ер нь бол энэ стандартуудыг хангаж ижил экспорт явагдана. За тэгээд одоо тав хүмүүс сая хэллээ. 5.5 одоо стандартыг үйлдвэрүүдэд явууллаа. Эдийн зорилго бол ерөөсөө экспорт руу чиглэсэн юм байгаад байна. Тэгээд Tesso компани маань энэ жил бол одоо бүрэн одоо өөрчлөлт, шинжилэлт хийж байгаа. Сая ярьлаа үйлдвэрийн одоо бараа парк маягийн одоо байдлаар хөгжих гээд ингээд явж байгаа. Одоо Давидны мэдж байгаа уралжингийн өөрний урталт байгаа шүү дээ. Одоо барилга маань ашиглалтнаас удахгүй бас үйлдвэр паркийн маань одоо нээлт удахгүй болох гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ одоо шилжилт хөдөлгөөнийг хийхэд бас хэр хугацаа зарцсан болоо, бас ямар одоо сорилтуудтай тулгаруу, бас одоо нууц биш бол одоо хичнээн хэмжээний хөрөнгө оруулалтууд хийвч гэдэг юм уу. За тэгээд дээрээс нь одоо энэ дээр яг ямар одоо шинэ технологи, инновацуудыг шингээсэн ийм одоо үйлдвэрийн бүтээн байгуулалтыг та бүхэн хийвэ гэж асуусан. Бид нэг ийм байгаад байгаа. Сая Tesso Foods Park маань бид 23 оноос би ч анх 2020 оны төгсгөл 21 оны ихэр орж ирж исэн Tesso. Тухайн үед бол яг нэг маркетинг борлуулалт чиглэлээр маркетинг борлуулалтын захирал гэж орж ирсэн. Одоо болохоор үндэсний бизнес хариуцж байгаа. За 22 оны үед л 21 оны төгсгөлөхэд л ер нь манай одоо туц болон хувьцаа эзэмшигчид за группийн менежмент багийнхан ер нь хүнсний бизнесийн өсөлт одоо хөдөлгөөн гэдэг зүйлийн талаар яриад тэрний төлөвлөгөө суур одоо ингээд санаачлагууд гараад эхэлсэн байжсэн буюу яг бүтэн явсан хугацааг бол одоо ингээд бараг 5 жил явцсан багтаа энэ төсөл. За яг нөгөө тэр хугацаанд ч одоо ингээд биднэрт маш олон шийдвэр гаргах юмнууд за одоо ингээд газар нь яах юм, ер нь ямар шуухан байдлаар явах юм, хоёр газар ингээд тусдаа салж хөгжих юм уу, бөөндөө нэг талдаа төвлөрөх юм уу гэл. За тэгээд тэрнтэй холбоотой бид нар чинь Европын, за Туркийн, одоо Туркийн чинь Европын хамгийн томоос 3-т ордог тийм үйлдвэрийг барьцсан. Одоо компанитай зөвлөх үйлчлэгээ аваад, Хятадын компаниудтай зөвлөх үйлчлэгээ аваад, Европын одоо манай түншүүдтэйгээ зөвлөх үйлчлэгээ аваад ингээл олон талаас л ер нь зөвлөх үйлчлэгээ авч байгаа л за ер нь бол ингээд бөөндөө төвлөрөх нь зөв юм байна. Ягаад тэгэхээр түүхийн эдийн хувьд хоорондоо уялдаа холбоо маш их байна. Хоёр дахь нь ингээд логистикийн давуу талууд маш их бий болох юм байна дэд бүтцийн ингээд. Тэгээд ер нь яг боддоор газар шороо одоо ингээд дэд бүтцийн ажлууд эхэлсэн гэвэл 22 оны төгсгөл 23 оны яг 100 эхэлсэн гэх юм уу. Тэгээд одоо 23 онд барилга явсан, 24 онд явсан. За тэгээ 24 оны төгсгөл гэж дуусч эхлээд ер нь 24 оны 11 сараас эхлээд манай эхний одоо компани зарим одоо үйлдвэрүүд нүүж эхэлсэн байна. За офис бол 24 оны 100-аас нүгэд эхэлсэн. За тэгээд 25 онд сая бол одоо өнгөрсөн 25 он бол биднэрт дөрөв би бас яг манай зөвхөн дээрээ сууж нөө 4 жил шиг нэг жил байлаа ингээд. Тэгэхээр маш их юм явагдалаа. Ингээ бодгоор ингээ маш их юм хийгдсэн байна. Тэгэхдээ маш хурдтай өнгөрцөн. Тэнгүүд нөгөө тэр бүх үйлдвэрүүдийг ингээ бид нааша бүгдийг нь нүүлгээд бүх зүйлүүдээ ингээ нэг жилийн дотор явуулна гэдэг бол нэлээд чаленжтэй юм байна. За тэгээ хамгийн том чаленж нь юу гэхээр нөгөө яг өнөөдөр идэвхтэй борлогдож байгаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ хэрхэн таслахгүйгээр зохион байгуулж нүүх вэ гэдэг ингээ чинь бүр юм маш олон уялдаа холбоотой юм технологийн урсгал байгаа. Тэр технологийн урсгал болгоныг маш л нарийн төлөвлөжл нүүх болж байгаа юм л. За тэгээд дундуур нь одоо огт алдаа мадаггүй нүүцэн гэвэл бас үгүй зөндөө одоо асуудлууд гарсан. Одоо ингээл шүн оройгүй нөгөө асуудлаа шийдэх гээл бөөндөө үйлдвэр дээр хоногч үеуд байсан. За ямар тааш тэгээд нүүсэн. За тэгээд нүүгээд одоо бол манай бүх үйлдвэрүүд сая өнгөрсөн оны 11 сараас эхлээд бүрэн хэвийн ажиллагаанд орцсон. Одоо бол бид нөгөө шинэ нэг 20-30% нэр төрлийн төрөлжилтүүд буюу бүтээгдэхүүний шинэ ангиллууд руу бид нар бизнесийн зах зээл одоо хүнсний зах зээл рүү нэвтрэх гээд байж байгаа. Гадны 2-3 одоо түнштэй хамтарсан бизнесүүд зэргийн маань нээлтүүд одоо яг үйлдвэрлэл лаунчны 5 сард явагдах. Тэгэхээр яг тэрнтэйгээ зэрэгцүүлээд 5 сард манай үйлдвэрийн Foods Park-ийн маань нээлт явагдана гэж ер нь төлөвлөж байна. Энэ жил чинь Tesso гэдэг групп компанийн хувьд бол 30 жилийн яваад тохиолж байгаа. Юуны өмнөөс Tesso-гоор агуулдаг одоо Tesso группийн одоо нийт ажилтны албаа гэгчдэд бол 30 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээд та бүхэн бас Монголын одоо хүнсний зах зээлээр дамжуулаад түрүү хэлсэнчлэн барилгын зах зээл одоо энэ технологийн зах зээл одоо Tino гэдэг хамгийн сүүлд одоо миний мэдж байгаагаар бол аппликейшн одоо такси үйлчилгээтэй холбоотой тэрнтэйг олон улсын нөгөө Grab-тай холбогдоод ингээд олон улсын үйлчилгээ ингээд нэвтрүүлж байгаа гэдэг.
ингээд маш олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Тесочуудтай бүгдээрэнд нь 30 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээд ер нь бол үйлдвэр шилжилттэй холбоотойгоор ингээд нэлээд олон шинжилэлүүд хийж байгаа. Шинэ технологиудаас нэвтрүүлсэн гэж дуулж ирсэн. Тэгээд ер нь бол хүний оролцоог багасгасан, хяналтыг сайжруулсан. За тэгээд төвшөлтэй технологиудыг одоо нэвтрүүлсэн юм сайхан үйлдвэр болж байгаа гэж сонссон. За ерөнхийдөө энэ нөгөө энтерпренeur арга хэмжээний шалгаруултууд бид бүхэн бас материалуудыг аваад манай ажлын хэсэг ингээд танилцаад явж байхад бас тэн дээрээс бас уншиж танилцчихлаа. Тэгээ бүрэн автомат роботчсон ийм үйлдвэрүүд явж байгаа. Тэгэхээр энэ одоо үйлдвэрийн одоо тоног төхөөрөмжийн сонголтуудыг хийхэд за тэгээд энэ инновацийг шингээгээд ингээд шинжилсэн одоо тоног төхөөрөмжүүдийг тавихаар одоо үйлдвэрийн одоо гарц ч гэдэг юм уу, бүтээмж ч гэдэг юм уу. За үзүүлж байгаа одоо эерэг нөлөөллүүд нь одоо юу байна? За, юун түрүүнд нөгөө манай компани хамт олонд бас нөгөө 30 жилийн ойн хүргэсэн танд бас маш их баярлалаа. Бид нар бас яг энэ нөгөө 30 жилийг одоо нэг алхам гэж харж байгаа. Буюу дараагийн 30 жил буюу бид нар хоёр дахь алхамаа эхэллээ гэж юу н хараад байгаа. Тэгээд энэ бол нэлээд бас бидний хувьд бэлэгшээлтэй. За энэ дээр яг манай хүнсний бизнесийн одоо барилгын бизнесийн хөрөнгө оруулалт одоо бусад ийм технологийн бизнесүүдийн ч тэр ингээд нэлээд тийм том алхалттай жил болж байгаа. Тэгээд сонирхоход нөгөө экспорт маань тэлж ийн, өргөжж ийн. Одоо олон улсын хамтын ажиллагаатай шинэ бизнесүүд маань бас нэлээд нэмэгдэж байна. Тэгээд бас саяхан бид нар нөгөө юу яасан Сингапур би одоо Сингапуроос ирээд 4 он чинь. Манай компани гүйцэтгэх удирдлагын 40 хүн Сингапурт аялаад хажуугаар нь бас нөгөө хэдэн гадны харилцагч нартайгаа уулзах, зочлох тиймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулж ирж байгаа. Тэнд бас нөгөө Монголоос хамгийн анхны нөгөө OpenAI-тай бид нэр стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. OpenAI одоо ChatGPT шүү дээ. ChatGPT буюу OpenAI-ийн AI-ийн шийдэл систем гэх юм л оюун ухааныг үндсэн үйл ажиллагаанд болон бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх үү, яаж одоо бүх үйл ажиллагаагаа бид нар илүү хэмэл оюун ухаанаар илүү өндөр наривчлалтай, илүү бүтээмжтэйгээр зохион байгуулах уу гэдэг зүйлүүд бас хийгдэж явж байгаа. Түрүүн таны асууж байгаа дээр одоо манай хүнсний үйлдвэрлэлийн хувьд бид нар яг тоног төхөөрөмжийн сонголт гэдэг бид нар ч одоо 23 4 5 онд одоо гадагшаага ер нь маш их явлаа. Ер нь л одоо ингээ баг за сүүлийн 24 оны төгсгөл 25 оны их юм бол одоо бараг л худалч хүнд оны хагаст нь баг гадаад байсан гэдэг. Урагшаа явна, Турк явна, Европ явна. Ер нь л тэгэл нэг үйлдвэрүүд үзэн тоног төхөөрөмж нийлүүлэгч одоо бүхэл шийдлүүдээ ингээл харна. Тэг ингээд баг ингээл ээлжлээл за одоо чи байж би явчаад ирээ эсвэл та явчаад ирээч би явчаад ирээч гэл нөгөө асуудлуудаа шийдэхийн тулд тэг хамгийн гол нь л нөгөө энэ бол одоо ингээ манай дараагийн 30 жилийн бизнесийн суур Tesla Foods Park бол тэгэхээр бид нар 30 жил за мэдгүй 50 100 жил ч одоо болох боломжтой тийм. Энэ суурь анханаас нь зөв тавихын тулд бүхэл ямиг маш нарийн судалж тэгээ түрүүн хэлж байгаа бид нар энэ төсөл маань бараг 5 жил үргэлжилсэн гэдэг нь судлах тэр тооцоолох сонгох үедээ бол маш их хугацаа зарцуулсан. За одоо яг сонирхуулаад хэлэхэд нөгөө манай заримны бизнес жишээ ингээд түүхийн эдийн найрлагаас эхлээд за ихэнх одоо ингээд үйлдвэрүүд ч юм уу компаниудын автоматжуулалт ингээд нэг тодорхой хэсгүүд дээрээ байдаг бол бүр ингээд түүхийн эдээ авахаасаа эхлээд одоо борлуулалтын түгээлтийн машин руу ачигдах хүртлээр автоматжсан буюу дунд нь хүн оролцох шаардлагагүйгээр за бүр төгсгөлт нь ингээд нөгөө хайрцаглаж байгаа төрөлжүүлээд хайрцаглаж байгаа нь хүртэл одоо химэл оюухантай робот ажиллаа. Тэрийг робот гараар подондоос нь робот агуулгах руу ороод тийм автомат агуулгахаас ачлал нь ингээд гараад явдаг байх жишээний нэг жишээ нь тийм. Тэнгүүд яг бидний үйлдвэрлэлийн хүчин чадал одоо бүтээмж гэдэг зүйл бол 2-4 дахин нэмэгдсэн. Нөгөө талдаа нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд манай зарцуулж байгаа эрчим хүч одоо энерги юу гэдгийг те бүх зүйл 4 дахин багассан. Буюу одоо өмнөх үйлдвэрлэлийнхаа л одоо зарцуулдаг байсан энерги эрчим хүч гэдэг зүйлээр энэ үйлдвэр маань 4 дахин өндөр бүтээмжтэйгээр бий болоод ороод ирж байгаа. Тэнгүүд энэ бол бүгдээрээ л нөгөө саяны тэр системийн тоног төхөөрөмжийн шийдлүүдээс хамаарч байгаа. За тэгээд дээрэс нэмээд бид нөгөө одоогоор хүнсний бизнесүүд дээр баг анхдагч болж гинөө. Энэ нөгөө үйлдвэрийн одоо бохирос цэвэршүүлэх байгууламжийг одоо байгуулад бидний зунаас ашиглалтанд оруулах гээд явж байгаа. Бас л нөгөө нийгэмдээ тодорхой хэмжээнд нөгөө бохирдол болон хаягдал, сөрөг нөлөөлөл гэдэг зүйлээ аль болох бууруулчих. Яг хүнсний үйлдвэрлэлийн бохирдол бол харьцан гайгүй л дээ. Тэгвэл бас л одоо тэрийгэ цэвэрлж за бүр нарийн ярил манайха өөрийн хүчин чадлаасаа 4-5 дахин өндөр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьсан. Тухайн бүс нутагт өөр ийм бас цэвэршүүлэх шаардлагатай компаниуд байвал окей хэдүүлээ тохироод
манайд одоо ингээд танай бүхрийг чинь цэвэршүүлээд төв цэвэрлэх рүүгээ нийлүүлчихье гэдэг жишээний одоо хөгжүүлэлтүүд бол манай энэ фүүц парк дээр хийгдсэн байна. За тэгээд түрүүн яг би өөрөө компани бас нэг ингэж бодсон. Одоо би чинь ингээд 6 7 дахь жил юу нь явж байна л да компанид ажилд ороод. Компаниуд тодорхойлох нэг ийм 3 үг гэдэг яг нэгд нь бүр ингээд зөв ёсоор манайд инновац гэдэг үг байдаг. Одоо ингээд зүгээр сонирхуулаад хэлэхэд манай компани ингээд тодорхой хэмжээнд хувьчлалаар ч юм уу ямар нэгэн тийм суурлагдсан ямар нэг зүйл дээр эхлээгүй бизнес байгаад. Ямар ч тийм суурлагдсан зүйлгүйгээр яг цэвэр одоо та 8 одоо тоног төхөөрөмж үйлдвэрлэл буюу инженерингийн мэдлэг дээр л бий болсон бизнес. Анх ингээд заримгны аяга үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг өөрсдөө анх үйлдвэрлэж эхэлсэн бизнес юм. Тэгээд тэр тоног төхөөрөмжөө бусдад зарж эхэлсэн. За тэгж жагаад явандаа тэрүүгээрээ өөртөө аяга үйлдвэрлээд, зарим үйлдвэрлээд, тэрийгээ зараад, за гих мэтчлэнгээр ингээд явсан. За нэмээд тэгэхээр ер нь зүгээр 0-оос эхлээд ингээд 30 жилийн хугацаанд одоо ингээд 30 хэд охин компанитай ийм болтлоо явна гэдэг зүйл бол өдөр болгон л бид нэр ингээд нөгөө манай компанийн цуснд нь шахууд баг генд нь байдаг гэдэг үл тийм яаж энийг сайжруулах уу гэдэг зүйлийг буюу хүн болгоноос маань үнэртдэг нэг шин чанар байдаг нь энэ яг ийм л байх ёстой юу гэдэг асуултыг ингээд нөгөө манай бизнесийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр ч тэр одоо энэ шинэ бизнесүүд технологи дээр ч тэр явагдаж идэг. За тэгээ энэний нэг сонирхолтой чинь саяны тэр ингээд Tino app ч гэсэн ерөнхийдөө тийм яаж Монгол хэрэглэгч одоо ингээд гадаад харилцаа гадаад бизнесуудтай бүх зүйл ингээд маш одоо нээлттэй олон харилцаатай болжээ. Яаж Монгол хэрэглэгчийн асуудлыг илүү сайнаар шийдэх вэ? Буюу гадаадд яагаад заавал одоо очоод биднэрт л одоо маш их тулгамддаг л асуудал байсан юм байна. Гадагшаа явахаар л нөгөө Grab ч юм ингээл тухайн улсын апыг татна одоо их travel WeChat-аар одоо Alipay ч юм уу тий. Тэгэл тэнгууд ч нөгөө карт нь заримдаа холбогдохгүй эсвэл ингээл гадаад очингууд нөгөө карт нь блоклогдчихно. Монголынхаа банк руу ярих гингүүд цаг нь зөрчинө. Бэлэн мөнгө эрсдэлтэй тий. Харин тэнгууд зүгээр окей ер нь тэгвэл Монгол хэрэглэгч шууд гадаадад яг Монгол апаар нэг юм аж болохгүй ингээл ирэл хайгуул явбал нөгөө талдаа бас яг энэ Tino-гийн манай Magic Tech гэдэг одоо автомат худалдааны машины юу байна? Vending машины. Энэ бас айгүй сонирхолтой шинэ төрлийн модель нь урж зүгээр юм хөргөгч байж. Хөргөгчөөр QR уншуулаад онгойлгоод дуртай та бүх юм авчихна. Тэгэл хаагдахад таны тооцоо та ерөөсөө тэнд хинтэй ч харилцахгүй зүгээр гэрийнхээ хөргөчнөөс юм авч байгаа юм шиг аваад гараа авчихна. Энэ нь бас нөгөө Tino дээр суурилагдаа хийцэн. Тэгэл орхиол явхад нэг 55 минутын дараа нөгөө тэн дээр хөргөчн дээр 2 AI камер ажиллаж байгаа. Таны авж байгаа бараг бүрэн сайхан тооцоол төлбөр тооцоог нь хийгээл тэгээ явчихна. Өөрөөр бол ямар ч тийм юугүйгээр төвөгшөлгүйгээр худалдаа одоо үйлчилгээ гэдэг зүйлийг тэгэл ер нь явж энэ санаачлагууд хаанаас эхэлсэн гэхээр эхэлдэг гэхээр нөгөө яг л манай Tesco-гийн бүх ажилтнуудын дотор байж идэг. Энэ ер нь ийм л байх ёстой юм уу гэдэг асуултаас ер нь эхэлж байгаа юм бэл. Эхэлдэг юм шиг санагдаж байгаа. Ер нь манай Tesco би ингээ илэрхийлэх юм бол илэрхийлэх хамгийн топ үгүүдийнх нь одоо нэг бол угаасаа инновац. Тэгээд тиймдээ ч одоо манай Milko компани инновац одоо нэвтрүүлэгч энтерпренер гэдэг шагнал авсанд бол би туйлын баяртай бодго яг энэ 30 жилийнхаа дээр. Тэгэхээр эргээд хоёлаа одоо дотоодын зах зээл рүүгээ орё. Эхлээд одоо мэдээж одоо энэ үйлдвэрлэлийг явуулахад одоо түүхийн эдийн олдооч нөөц. За тэгээд түүхийн эдийг цуглуулахаас ихсүүлээд асуудлууд маш их байгаа. За тэгээд үргэлжлүүлээд одоо эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд одоо жишээлбэл танай үйлдвэрлэлийн хүчин чадлаатай түрүү ярьлаа шүү дээ. Одоо бид экспорт руу чиглэсэн өндөр хүчин чадалтай ийм үйлдвэрийн тоног төхөөрөмж байгаад энэ үйлдвэрлэлээ хийгээд байна. Тэгэхээр экспорт нь гаргах хэрэгтэй байгаад байна. Тэгэхээр ер нь одоо бүтээгдэхүүнийг анхны одоо шатны цэгээс аваад экспортлох одоо шат дамжлах хүртэлх энэ олон одоо процессуудыг та одоо бас үзэгчтэй сонирхож байгаа байлгүй. Хүнсний зах зээл тэр дундаа энэ заримгны зах зээл ч гэдэм сүүн бүтээгдэхүүнийг одоо ингээд экспортод гаргахад ямар саад бэрхшээлүүд тулгардыг ямар бас одоо бидэнд байгаа давуу талууд юу байгаа юм. Энэ талаар бас үзэгчтэйгээ уулзаач. Монголд бид нэр хүнсний бизнес хийнэ гэхэд нөгөө одоо ингээд зах зээлүүдийн ер нь хувь хэмжээ ингээд нөгөө импортлж байгаа хэмжээ дотоод үйлдвэрлэж байгаа хэмжээ гэдэг зүйлийг ингээд одоо ер нь яамдуудын маань ч одоо мэдээллүүдээр байж идэг. Монгол одоо бол бас харьцангуй нөгөө яг бич нэг үнэлж дүгнэх юм шил дээ. Гэхдээ бүтээгдэхүүн дотооддоо бол харьцангуй суур хэрэглээний бүтээгдэхүүнүүд бол үйлдвэрлэдэг бүрэн болцсон. Яг нөгөө талаасаа бүтээгдэхүүн маань илүү наривчлах буюу хөгжих ингээд илүү нарийн боловсруулалт хийгдэх зэрэг рүүгээ яваад ирэх тусмаа ингээд нөгөө илүү импортоосоо жоохон хамааралтай байж идэг жишээ нь. За одоо биний зүгээр мэдж байгаа жишээгээр гэхэд
За яг шингэн сүү ч юм уу те сүүн бүтээгдэхүүн бол одоо сүүг бол Монголд баг 90-99% ч байна уу. Одоо би нарийн тоог бол бас сайн мэдэхгүй. Монголчууд өөрсдөө үйлдвэрлээд дотооддоо зарж байгаа. За тэгээд тэрний дараагийн боловсруулалт бол тараг. Угаасаа нөгөө шингэн сүүний дараагийн хамгийн том сүүтэй холбоотой масс бүтээгдэхүүн гэвэл тараг байдаг. За тарагны эсрэгээр нэг юм 70-аас 75% байдаг ч юм уу те Монголд үйлдвэрлэдэг. За тэгээд дээшлээд одоо цөцгий, зөөхий, за эсвэл одоо юу гэдэг бяслаг, одоо цөцгийн тос гэд дээшлээд байх тусмаа Монголын үйлдвэрлэдэг хэмжээнүүд нь багасаад явчихдаг. Буюу нөгөө импортоосоо илүү өндөр хамааралтай болоод явчихдаг. Тэгэхээр яг нэг Монголд маань одоо дараагийн яг энэ болгоны нэг суур шалтгаанууд нь юу гэхээр нэгдүгээрт мэдээж зах зээлийн жижигхэн асуудал байгаа. Одоо цэцгийн тосыг бид нар Монголд үйлдвэрлэж байгаа. Одоо нарийн юмыг үйлдвэрлэх тусам тэр чинь ингээд маш том хөрөнгө оруулалтыг шаардсан үйлдвэрлэл болдог. Яг тэр дэлхийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхийн тулд бид нар нэг юм муу юмар юм хийвэл өрсөлдөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн чанартай ижил зүйлээр нь юм хийж өрсөлдөнө гэхээр Монголын зах зээл өөрөө тэрэндээ тийм жоохон тоо хэмжээний жижигдээд байдаг. Одоо жишээ нь тэгээд авахд манай шингэн үсний үйлдвэрийн нийт одоо бид нар жилд 192 200 гаруй сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоо Монголын хүн амаа хангаад цаана дахиад 50% нь үлдэнэ л гэсэн үг л болчихж байгаа юм л. Тэгэхээр нөгөө наривчлах тусам чинь одоо тэр бид нар Монголын хүн амын нийтдээ хэрэгэлдэг тоон багасаад явчихаар за эсвэргээрээ нөгөө талдаа бас нэг том асуудал нь хүнсний бизнес дээр түрүүн яг таны хэлж байгаа тэр олон төрлийн түүхийн эдийн логистик гэдэг зүйл бас хөгжөөг байгаа гэдэг. За яг ингээд жишээ болгоо хэлэх юм бол одоо нэр сайнс жимсний хувьд те. За одоо ямааны сүү гэдэг юм уу. За одоо ингээд бусад төрлийн түүхийн эдүүд дээр нөгөө тоо хэмжээ маш жижиг юм эдийн засгийн хэрэглэлд ордог учраас тэр дид бүтц ер нь өөр огт хөгжөөг буюу доголдол ингээд нөгөө байглаасаа л хамааралтай явж идэг. Тэнд ингээд тариалан гэдэг зүйл байхгүй, тогтсон бизнес гэдэг зүйл байхгүй, үн ханш тогтдог тийм биржийн аргачлал гэж одоогор байхгүй. За тэгээ энэ дээр яг би TT нэг нэлээд ач холбогдол өгдөг юм манай Tesco-гийн хүнсний бизнесүүд ер нь саяны хэлж байгаачлан хамгийн ийм суур бизнесүүд рүү бол төдийлөн их одоо тэмүүлэх зорилго жоох багттай. Яаж одоо илүү дээшээ нөгөө импортоос хамааралтай эсвэл илүү нарийн төвөгтэй зүйлүүдийг бид нэр хийх вэ гэдэг. Одоо тэгээ та хэд харах юм бол бид нэр сүүний ч юм уу те зах зээл дээр эсвэл ийм хамгийн ийм суур өөр тарины ч юм уу зах зээлүүд дээр байхгүй ирнэ. Илүү жоохон нарийн төвөгтэй зүйлүүд хийгээд тэгээ тэр зүйлүүд маань дэлхийн зах зээлбэр одоо илүү жоохон амжилттай өрсөлдөх чадвартай байдаг. За эсвэргээрээ экспорт дээр судалгаа хөгжүүлэлт гэдэг зүйл ярихаар бид нар чинь ингээ нөгөө төрөний бас логистиктойгоо нэлээд холбоотой ийм глобал газар зүйн хувьд ингээд хоёр том хөршийн голд оршичдөг. Тийм болохоор ингээд дэлхийн одоо хүнсний 7 тэрбум 8 тэрбум хүнийг тижээдэг ийм хүнсний үйлдвэрлэл худалдаа гэдэг зүйлээс ер нь бол жоохон хоцорсон. Ягаад тэгэхээр ингээд логистикийн сул талаасаа болоод тэнд хүрэх гэхээр одоо жишээ нь Шинэ Зеландад би түрүүн танд хэлжсэн 1 литр сүг 600 төгрөгөөр гаргаж чахад бид нэр энд одоо бол 2500-аар гаргаад байгаа байхгүй юу. Тэнгүүд 600-аар гаргасан байсан ч бид нэр тэрийг Шинэ Зеландаас Хятад руу зөөх, Шинэ Зеландаас одоо Америк руу зөөх, манайхаас Америк руу ч юм уу баруун Европ руу зөөх гэдэг бол ингээд анханасаа бид нэр өртгийн хизээж давуу байдалд амьдрч байж үзээгүй байгаа. За тэгээд тэрнээсээ болоод бид 8 тэрбум хүнийг тижээдэг тий. За ойрын хөршүүдэд тижээдэг юм хүнсний экосистем түүхийдийн нийлүүлэлт гэдэг зүйлээс хоцроод явангууд сул тал нь юу гэхээр бид бүтээмжийн хувьд бол нэлээд жоохон хоцрогдолтой явдаг. За энэ зүйлийг бол одоо манай Монголын компаниуд за манай компани чинь нэлээд ингэж түүчээлж явахыг оролдог. Жишээ нь юм бол одоо ингийн сүү гэдэг зүйл одоо 3 жил 4 жилийн өмнө Улаанбаатарын эдийн засгт ингээд огт 0 гэдэг тоо байдаг юм бол одоо харьцангуй өндөр тоотой бас ингээд бид нэр тэр логистик гэдэг зүйлийг эдийн засгтай холбоод явцсан байх жишээний. Эсвэргээрээ нөгөө талдаа бас нэг давуу тал үүсчих. Саяны энэ логистикийн хоцрогдол нь. Юу вэ гэхээр ингээд монголч ингээд 3 сая хүн амтай 3.5 сая хүн амтай нэг хүнд ногж байгаа газар нутгаар хамгийн том газар нутаг хамгийн сэрэг улс үндэстэн байгаа шүү дээ дэлхий дээр. Тэгэнгүүт энэ зүйл маань эргээгээд олон улсын зах зээл дээр хүмүүсийн сонгох одоо нэг юм үндслэл болж хувирч байна. Мөн доош ялгарч болж харагдчих тийм. Одоо ингээд манай зөв брендийн жишээ нь аарцсан бүтээгдэхүүн сая түрүү хэлж байгаа сүүн бүтээгдэхүүний 84% манайха экспортлсон гэдгийг топ бүтээгдэхүүн манай зөвийн арц ундаа үрэл одоо жишээ байж байгаа. Яагаад тэнд ингээд яваад байна? Одоо ингээд өнгөрсөн жилээс манай ихний нэгдүгээр улирал одоо өнгөрсөн жилээс бараг 3 дэх өссөн явж байгаа хгүй. Ерөөсөө байгалийн органик гэдэг зүйлийг
тэр хүмүүс одоо хятад бол ингээд хямд үн гэдэг маш чухал одоо худалдаа авах шийдвэрийн хамгийн чухал point байдаг гэсэн бол тэр үндэстэн хүртэл одоо ингээд хөгжөөд яваад байгаа учраас окей. Яг эрүүл органик гэдэг зүйлд бол үнэтэй үн төлөхт бол одоо ингээд бэлэн болж байна. Буюу эсвэргээрээ бид нэрэндээс яг сүү аваачаад тэнд зарна гэвэл бас жоохон хэцүү байхгүй тий. Тэнгүүд манай аарцсан бүтээгдэхүүнийг тэнд ингээд тэгээ бас айгүй сонирхолтой кейс гарсан. Өвөр Монгол бид нэр илүү зардаг. Тэгээ онлайн худалдаагаар бид нэр ингээд нөгөө манай борлуулалтын бараг 50-аас 60% нь онлайн худалдаагаар явагдаж байгаа одоо. Тэгсэн чинь ингээд 84% нь биш 82% нь хятадууд худалдаж авдаг болсон. Тэгээд хятад хүн нэг хэрэглэлчгээрээ тэгээд тэр нөгөө бидний брэнд одоо ялгарл органик гэдэг зүйлийг ойлгочхороо тэр нөгөө Монгол арц, Монгол юу гэдэг амтанд маань хүртэл ингээд дасчдаг юм байна л. Тэгэхээр яг бид нэр зүгээр одоо ингээд нэг бодож байгаа зүйл маань окей бидний ялгарх концепц гэдэг зүйл бол Монголын уламжлалт бүтээгдэхүүн, Монголын органик байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдэг зүйлээр ойрын хөршүүд рүүгээ илүү ер нь төвлөрөөд явах хэрэгтэй байна. Мэдээж нөгөө 8 тэрбумыг хүнийг тэжээдэг өндөр бүтээмжтэй масс үйлдвэрлэл гэдэг зүйл дээр бол бид нэр одоо өрсөлдөн гэдэг. Миний бодлоор бол ойрын 10 20 жилдээ бол бараг л байхгүй юм болов. Эсвэргээрээ яаж одоо байгаа энэ бий болцсон зүйлээ бүтээмжтэйгээр тэнд нь хадгалж тэр зүйлээ хэрэглэгчдэд одоо бенефитийг нь өндөр үнэлүүлж зарах вэ гэдэг асуудал юм шиг байгаад. Манай дээр Улаанбаатар кофе гэдэг одоо жишээ нь бас яг энийг нөгөө инновац гэдэг зүйлийн нэг гоё илэрхийлэл юм болов уу гэж бодоод байдаг. Манай Монголын ер нь одоо хүмүүс ч юм уу бизнес эрхлэгчид нэг инновац гэдгийг нэг жоохон хурц нэлээд тийм хүнд ойлгоод байдаг. Инновац гэхээрэл бүр юм нөгөө тий зах зээлийг юм хувьсгасан, арчиж хаясан эсвэл ингээл бүр бодоо болгодог. Инновац гэдэг зүйл ер нь явж юу вэ гэхээр эцсийн дүндээ бизнес гэдэг бол хүний хэрэгцээг хангах гэж л ямарваа нэг зүйлийг хийж байгаа. За B2B бизнес байсан ч л тэнд тэр бизнес нь ахаад л хүнд үйлчилдэг. Тэгэхээр нөгөө хүний хэрэгцээг яаж илүү сайнаар, илүү бүтээмжтэйгээр эсвэл илүү одоо үр ашигтайгаар хангах вэ гэдэг зүйлийг л ирж хайх нь өөрөө инновац юм шиг. Одоо жишээ нь кофений бизнес дээр бид нэг юм инновац одоо жишээ гэх юм бол кофе гэдэг бүтээгдэхүүн ч одоо ингээд манай улсын нийслэлийн хувьд те улсын хувьд ингээд бүтээмжийн илэрхийлэл болсон бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Түүхийд бүтээгдэхүүн. Гэтэл кофе гэдэг зүйл маань өөрөө хэрэг хүртээмжтэй байгаа вэ гэдэг асуулт. Кофе одоо энгийн ямар ч кофе шопд ороход нэг 9,000-аас дээшээ болчлоо. За одоо CUG-ээс нэг 5-6 мянга гэж байгаа шүү. Тэнгүүд энэ зүйл маань эргээгээд хүн болгон ингээд үнэхээр хүртэж чадчихэв үү? Хамгийн бүтээмжтэй ажиллах ёстой одоо ингээд оюутан, эмч цагдаа эсвэл одоо ингээд үйлдвэрийн ажилтнууд ч юм уу тий. Энэ хүмүүс маань ингээд кофе гэдэг зүйл яг ингээд бүтээмжт гаргах хүмүүс маань хэрэглэхэд хэрэг хүртээмжтэй вэ гэж бодонгод яг хүртээмжтэй байж магадгүй гэхдээ илүү хүртээмжтэй байх боломжтой. Тэгэнгүүт бид нэр зүгээр кофе гэдэг зүйлээ эргээ харангууд одоо нэг аяг кофений бодит төртөг нэг оролцоогоор 2,000-аас 2,400-ийн хооронд байна. Энэ зүйлийг 9-өөс 15,000-аар зараад байна. Тэгвэл энэ өөрөө хүртээмжийг нэмэгдүүлэх маш том орон зай байна л гэж харангуй. За тэгвэл компаниуд яагаад одоо ингээд 9-өөс 15,000-аар зараад байгаа юм бэ? Бас яг тэд нэг юм овоож оцоотл ашиг хийгээд байгаа юм байхгүй. Явж нөгөө кофе шопынхаа талбай ч юм уу те тэр хүмүүсийн цалин үс гэдэг зүйлд ер нь дийлэнх зардал нь явцдаг. Тэгвэл бид нэр ер нь окей кофег хүртээмжтэй болгоё. Одоо хэрэглэгч бүхэл хүмүүст хэрэглэхэд хамгийн хүртээмжтэй кофег яаж бий болох вэ гэвэл гэж одоо ирж хайж явж байгаад бас л одоо сайн энэ автомат худалдааны машин маш их дуршлын зардлын тий мал болгоод вендигээр шийдээд байгаа шүү дээ. Одоо манай дээр нөгөө кофений вендинг гарцсан Улаанбаатар кофе гэдэг. Тэрэн дээр одоо чинь манай кофе нэг аяга американо 3600-аар. Одоо юм цаас аягтай гардаг. Тэрнийхээ кофений үрийн худалдаа авалтыг би одоо өөрөө сонирхож худалдаад одоо маш гоё сонирхолтой бизнес болохоор оролцож авдаг. Өмнөд Африкаас одоо тэгээд юунаас Өмнөд Америкаас тэгээд одоо Бразил, Колумб, Этиоп, Танзани гэдэг кофений үрүүдээ ингээд өөрсдөө худалдаж авдаг. Тэгээд Монголын кофений зах зээл хэдий ингээд бас хөгжиж байгаа боловч тийм том биш болохоор нөгөө бүтээмжтэй том баалк хэмжээгээр одоо авч чаддаггүй. Ингээд манайх бол ерөөсөө зориг гаргаад том хэмжээгээр хамгийн хямд үнээр аваад хамгийн сайн арабика үрүүдийг тэгээд тэрийгээ ингээд өөрсдөө манайх хуураад өөрсдөө түгээгээд вендинг машинаар буюу ямар тийм дундын нэмэгдэл одоо мэдлэмээ буюу дундын 100-чгүйгээр хэрэглэгчид хүргэж чадангууд бид нэр 3600-аар тэрийгээ зарж чадчих. За цаасаа аяггүй та өөрийнхөө аяганд хийж авдаг вендингээр авах юм бол 3000-аар авч чадна. Өөрөөр бол
та кофе уухын төлөө тэнд одоо ингээд аваад гарах гэдэг байхгүй тэр хүн аваад би ингээд ажиллаар очиж кофе уухын төлөө тэнд байгаа талбайн түрээсийн мөнгийг төлөх шаардлагагүй. Таны хүсэж байгаа зүйл чинь бүтээмж. Тэгвэл та бүтээмжиндээ яг л бүтээмжийнхаа төлөө мөнгө төлөөд тэр кофегаа аваарай гэдэг тийм модель байх чинь. Тэгээ энийг яг би зүгээр хэлэх гэсэн санаа хүн сонсвол ингээд за арай хямд кофе юм байна гэж. Нөгөө талдаа энийг бол би инновац гэж одоо ойлгож байгаа. Санаа нь юу гэхээр хүний хэрэгцээ нь өөрөө бүтээмж байгаа тийм. Тэр бүтээмжийг одоо худалдаж авахд хамгийн сайн хувилбар буюу ингээд дунд тогтцсон байдаг зах зээлийн зарчмыг энд шал өөрөөр өөрчлөөд хэрэгцээг нь арай өөр хэлбэрээр хангаж чадж байгаа хэлбэр. Тэгэхээр ер нь зүгээр нөгөө инновац гэдэг зүйлийг харнаа гэдэг маань нийт одоо бизнес эрхлэгчтэй ш тэр хүмүүст ингээд Монголд одоо бас өөрөө зөвхөн бизнес хэлтгүү нэлээд юм харах хэрэгтэй болчиход байгаа зүйл байна. Бүтээмжийн жоохон хямрал гэдэг юм уу? Бүтээмж жоохон багтай. Ер нь л тэр зүйл хаанаас эхэлдэг вэ гэхээр энэ зүйлийг энээс илүүгээр хийж болох уу? Одоо энэ ийм л байх хэрэгтэй юу гэж л одоо өөрөөсөө асуухаас л өрний хэлэх юм болов уу гэж одоо бодож байна. Яагаад байж болохгүй гэж асуусаар бол үр дүнгууд гарч эхэлж байна л та. Тэгэд дахиад нэг сонирхоод яг зүгээр үйл ажиллагааны нөгөө тайлан за тэгээд нөгөө номинацид ирүүлсэн материал эдрийг ингээ хараа байж итэл бас энэ чанар аюулгүй байдал гээд ингээд ороод ирж ирсэн. Тэгээд Tesso Foods хажуудаас нэлээд өргөн том хэмжээний лабораторитой гэж дуулсан. Тэгээд лаборатори маань үчин чадлууд тэгээд лабораториороо дамжуулаад ямар төрлийн одоо шинжилгээнүүдийг хийж байна. За түрүүний хэлсэн нөгөө нэг эцсийн бүтээгдэхүүн болоод гарч байгаа бүтээгдэхүүн чинь одоо чанар аюулгүй байдал. Тэр тусмаа одоо зармиг гээд сүүс бүтээгдэхүүн гэдэг ихээр дийлэнх одоо манай хэрэглэгчд манд илүү одоо хөөгтөдж байх юм уу те. Ийм байх юм бол одоо тэр нөгөө чанар аюулгүй байдал дээр яаж анхаарч тэр нь одоо сүүлийн тэр нөгөө машин жишээлбэл одоо металл илрүүлэгчтэй ч гэх юм уу те. Ямар одоо онцлогтой шинжилгээнүүдийг хийж байгаа лээ. Олон улсад итгэмжлэгдсэн хүнсний лаборатори байдаг. За химийн болон микробиологийн шинжилгээнүүд хийдэг. За бид нэр яг өөр лабораторитой юм компаниуд бол Монголд байгаа. Яг миний хувьд ингээд эндээсээ бас онцлоод наривчлаа хэлчих нь сүүн бүтээгдэхүүн гэдэг өөрөө ихэвчлэн богино хугацаатай бүтээгдэхүүн байдаг. За тэгээ ялангуяа малчнаас одоо фермерүүдээс сүү аавна гэдэг өөрөө ингээд нөгөө маш богино хугацаанд л бид нэр тэрийг авчираад дараагийн боловсруулалтанд оруулахгүй л дорхноо мууддаг. Гэтэл микробиологийн шинжилгээ буюу микробиологийн шинжилгээ хийхэд микробиологийн хариунууд ихэнх лабораториуд дээр ер нь бол одоо ингээд нэг юм 3-аас 7 хонжиж гардаг. Ер нь бол 3 хоног хонжиж гардаг. Одоо бактери, бичил биетний ерөнхий тоо гэдэг тоонууд үзүүлээд гаргахад тийм. Манай лаборатори дээр бид нэр сая өнгөрсөн онд нэмэлт хөрөнгө оруулалтууд хийгээд энэ бүх зүйлүүдийг одоо сайжруулъя гэд баг одоо уславгад энэ бумар хөрөнгө оруулалт хийгээд одоо манай дээр дөнгөж шин ирсэн шингэн сүг эсвэл одоо ингээд эцлээд гарсан эцсийн бүтээгдэхүүн хоёрыг шинжилгээ хийгээд хариу гаргаж чадах хурд 30 секунд болсон. Өөрөөр бол бид нэр хэрэглэгч рүү өмнө нь бол мэдээж бид нэг эцсийн бүтээгдэхүүнээ бол яг шинжилгээнд өгчөөд 3-аас одоо 7 хоног хадгалаад микробиологийн хариу гаргахаар худалдаанд гаргадаг байсан бол одоо бид нэр хариугаа аваад шууд гаргах боломжтой. Нөгөө талдаа Монголын одоо ихэнх бизнесүүдээр бас нэг тулгамддаг зүйл нь сүү гэдэг зүйлээ авчаад шинжилгээнд өгчөөд тэрийгэ боловсруулалт хийгээд ингээд бас 3 хоног хүлээх шаардлага гардаг. Гэтэл заримаас нэг асуудал бол илэрнэ. Одоо илэрхгүй нүдэж ихэлтэй. Гэхдээ илэрхгүй байх байнгын илэрхгүй гэж байхгүй шүү дээ. Хаяа нэг илэрэн тэнгуү тэрийг буцаагаад нөгөө үйлдвэрлэлтэд ашиглахгүй одоо хаян асган одоо хайрнлын болж байгаа юм л. Тэгэхдээ тэрийгэ эргээд нөгөө манайд сүү нийлүүлж байгаа компанитайгаа бид нэр хариуцлага тооцох ч юм уу те. Эсвэл ингээд сайжруулахад ингээд нэлээ оройтцсон байдаг. Буюу ялчгүй л аваад. Тэнгүүд энэ байдал бол одоо манайд байж болохгүй юм байна. Буюу одоо ингээд таны хэлж байгаагаар бид нэр хүүхдэд бүтээгдэхүүн зардаг болохоор лабораторитой хөрөнгө оруулалтыг одоо ерөөс 30 секундын дотор манай дээр сүү ирлээ. За окей энэ өөрөө одоо юу юм бэ? Авч болох юм байна, болохгүй юм байна гэдэг зүйл ингээд хамаагүй өндөр бүтээмжтэйгээр бид нар хаягдaltaгүй, хорогдлогүйгээр бүх зүйлүүд маань ингээд маш өндөр түвшинд хянагдаад гардаг. Тэгээд яг мэдээж металл илрүүлэгч одоо гадны биет илрүүлэгч зүйл бол манай бүх үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр суурилагдсан байж байгаа. За өнөөдөр ерөнхийдөө Tesso Foods компани одоо үйл ажиллагаа хэрхэн одоо Tesso Foods ер нь Tesso компани одоо яаж анх үүссэн. За тэгээд одоо 30 жилийн хугацаанд ямар одоо салбар руу тэлж өнөөдөр хичнээн одоо ажилтнтай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ одоо хамгийн сүүлийн үеийн байдлаар ямар шинжилтүүдийг хийж байгаа. Ингээд дэлгэрэнгүй сайхан ярилцлаа тантай.
Тэгээд энэ ярилцлагаас бас энэ хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань бас туршлага судалсан байх. За дээрэс нь энэ салбарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа, шинээр явуулах гэж байгаа компаниудад бас одоо тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл болж очиж байгаа байх. За тэгээд инновац гэдгийг одоо урдаа тавиад Tesco-гийнхэн маань 30 жилийн хугацаанд ямар удаа амжилтыг гаргаваа гэдэг одоо зүйлүүдийн зах зугаас нь ингээд мэдээллүүдийг өглөө. Тэгээд бүр одоо энэ манай худалдаа ажилтны техникийн энтерпренеур гэдэг энэ арга хэмжээ подкастаа болж байгаа. Өмнө нь одоо уламжлалаараа болвол одоо тухайн одоо шилдгээр шалгасан аж ахуйн нэгжийн одоо үйл ажиллагаатай газар дээр нь очиж ингэж танилцдаг ийм уламжлалтай байсан. Тэгээд удахгүй бас шинэ үйлдвэрийн маань нээлт болох гэж байгаа юм байна. Тэгээд Tesco Foods компанийн маань одоо худалдаа ажилтны техникийнхаа бусад гишүүдэд бас шинэ үйлдвэрээ танилцуулах юм боломжийг олгох байхаа гэж бодож байна. Худалдаа ажилтны техникийн маань ч гэсэн бас шинэ үйлдвэртэй бас очиж танилцах юм сонирхолтой байгаа тийм. Тэгээд хэрвээ болно гэвэл та бас талаарх мэдээлэл үзэгчтэй хэлэх юм бол бид бүхэн зохион байгуулад гишүүдтэйгээ сонирхсан аж ахуйн нэгжүүдтэйгээ бас танхимынхаа төлөөллийг аваад мөн бусад шилдгээр шалгарсан одоо энтерпренеур болсон аж ахуйн нэгжүүдтэй аваад танай үйлдвэртэй танилцахад бэлэн байгаа шүү. За юутайс та бүхэн одоо худалдаа ажилтны техникийн хамт олондоо дахин баярлалаа. Эхэндээ хэлсэн. Яг манай үйлдвэр одоо битэд угаасаа юу яах гэж байгаа. Нээлтийнхаа хойноос ингээд нөгөө үйлдвэр зочлуулах, үйлдвэрээр ингээд аялах одоо сонирхолтой хүмүүсийг ингээд байнгын туур хийдэг тийм хөтөлбөртэй юу болох гэж байгаа. Мэдээж тэрнээс өмнө худалдаа ажилтны техникийн хамт олныг бол манай үйлдвэрээр зочлоход бол бид нар үргэлж нээлттэй хандна. Тэрний зориулаад бас бид нар тусгаалаад яг хөтөлбөр гаргаад тур хийгээд за мөн бусад аж ахуйн нэгжүүдийн маань ч гэсэн удирдлагууд оролцоод явах боломжтой. Тэгэхдээ ер нь яг бодлоор нөгөө нээлтийн үеэр бас одоо манай топ 100-ийн овойд удирдлагууд ч ирэх бах. Тэгээ мөн танхимаас маань удирдлагууд нөрөгдөх бах. Тэрний хойноос яг үндсэн ийм хөтөлбөрөөр танхимынхаа хамт олныг бас яг үзүүлээд тойруулаад явбал бас илүү төхөөрөмжтэй болов уу гэж бодож байна. Яг энэ завшааныг ашиглаад таныг болон одоо худалдаа ажилтны техникийнхаа одоо удирдлагуудыг манай Tesco Foods Park-ийн нээлтнэр ирээрэй гэж урьж байна. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн одоо ярилцаад ингээд суугаад байвал бас ингээд олон зүйлийн талаар ярилцах. Тэгээд Tesco гэдэг бусад одоо бизнесүүдийн ингээд яриад ах юм бол бас нэвтрүүлэг маань нэлээд урт болох байх. Тэгээ энэ төхөрөд өнөөдөр Tesco Foods болоо Tesco Foods компани одоо хийж хэрэгжүүлж байгаа, авч хэрэгжүүлж байгаа одоо нэвтрүүлсэн энэ олон сайхан туршлагуудын талаар ярилцлаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч за энэ Entrepreneur podcast гэсэн энэ подкастын маань анхны зочин болж оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд дахин хэлэхэд Tesco компанийнхаа хамт олонд 30 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээд таны бас урилгыг бас хүлээж авлаа. Тэгээ удахгүй одоо шинэ үйлдвэрийн нээлтэн дээр уулзцгаая. Танд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье.